За энэ багшийн угсарсан байгаа багж юу ашигласан бэ гэхээр ийм уян тюб хоолоо. Энэ туслын систем гэх тээ. Энийг ашиглаад за тэгээд энийг үзүүр нэгэд задгай онгорхой тий. Нөгөө үзүүрт нь юу холбогдсон байна вэ гэхээр ингээд ийм битүү шаар углаад ингээд битүүмжилсэн байж штэ. Тэр энд ямар ч ший орох боломжгүй. Энэ тал ингээд битүү ингээд холбогдсон. Нөгөө тал нь задгаа байж штэ тийм ээ. Тэгээ тэр үед яаж ийм вөхөр энэ хоёр усны төвшнөнийг ойролцоо байхаар ингээд угсарсан. Ижлэгэн байхаар ингээд угсарсан юм багчж байгаа. За одоо та нэг юм ажиглал. Багш нь энд ингээд хуруугаар дарахаар энд яах вэ? X баг тий. Тэгэхээр энд нөгөө дарахаар энэ усны түвшийг чи. Тэгэхээр энэ багж юг харуулдаг байх нь? Даралтыг өөрөөр хэлбэл энэ дээр хэр их хүчээр дарж гинөө, яаж дарж гинөө гэдгийг харуулах юм шүү. Тэгэхээр их хүчээр дарвал яаж? Арай их дээшээ явж байгааз. Арай бага хүчээр дарвал бага. За чи тэг өөрөө дараад үз. За, ялан гэрэл дараад. За зүйтэй. Тэгэхээр хүчээр дарахаар илүү их яваад бага хүчээр дарахаар бага гэж. Тэгэхээр энэ багжийг ашиглаад юу их гэсэн бэ гэхээр багш нь ингээд усны дотор дүүрээд усны зүгээс энд даралт учруулдаг болоо гэж. За хэрвээ даралт учруулдаг бол энэ усны хэмжээнээс хамаардаг юм болоо, яг юунаас хамаардаг юм болоо гэдгийг гурал өнөдөр судлах гэдэг байхгүй. Тэгэхээр та хоёр юу гэсэн таамаглалтай байна? Усны хэмжээнээс шалтгаална гэж бодож байна. Хэмжээтэй усанд их даралт, бага хэмжээтэй усанд нь бага даралт байна гэж бодож байна. Тэ алтан гэрэл гэж бодож байна. Миний бодлоор усны даралт хэмжээнээс хамаарахгүй гэж. За, юунаас хамаарна гэж бодож байна? Зөвхөн усны нэгтээс хамаарна. Усны нэгтээс хамаарна гэж бодож байна. За, тэгэхээр багш нь энд ийм хэмжээс ингээ өгсөн байгаа. Энэ ингээ 1 см урттай хэмжээс байгаа байхгүй. Энийг ямар зорилготой ингэж хийж өгсөн бэ гэхээр нөгөө яг ижлэгэн гүнд дүүрээд за эхнийх нь энэ ногооны дээдлэр, дараагийнх нь хоёр дахь ногооны дээдлэр өшөө ингээ гүнзгий болгоод хэмжилтүүдэд хоёрын дээр тэмдэглэж өгнө штэ. За тэгээд их устдаа савнда, бага устдаа савнд ингээ их том их устдаа сав тий. Тэгээ баг шиг савнда ингээ янз 3 янзын савнда ингээ дүрж үсгэнэ штэ. Тэгэхээр энэ савыг минийхөө энэ хоёр ойролцоо гэж үзэх юм бол өшөө арай нарийнхнаас сольж болно заа. За тэгээд энэ дээр хэмжилтээ гурлаа юугаар тэмдэглэх вэ гэхээр багш нь энэ цаасаар тэмдэглэе. Тэгээ бид нарт ерөөсөө хэр зэрэг хэмжээгээр дээшилж байгаа гэдэг нь хэрэгтэй учраас энэ цаасаа та хоёрын дээр наагаад хэмжилтгийх болгондоо тий. Энэ цаасаа наагаад анхныхаа өндрийг яах вэ? Энэ дээр тэмдэглэж чинь тэгээд 2 см гүнд дүрхэд яг энэ дээдлийн ногооны энүүгээр дүрхэд хэр зэрэг дээшилж гинүү гэдгээ тэмдэглэж авах нь. За тэгэхээр нэг дүрээд ингээ хэсэг байлгаад яг тэнцвэр тогтсны дараа тэмдэглэгээ хийн шүү. За ихийн тэмдэглэе. За тэгээ энэ дээр юу анхаарах вэ? Нөгөө харагдах төвшөндөө ингэж харж байгаа тэмдэглэж өмнөдлөхийг бас мэдэх бодож явах хэрэгтэй тий. За энэ бол энэ дээр тэмдэглэж гинэ шүү. Энэ чинь ямар хэмжээ нь үлээ? Их устдаа савныхан тий. Тэгэхээр энийгээ биччих. Энэ бол их устдаа савных чинь. Тэгээ энд их устдаа гэж биччих. За дараа нь одоо аль ус авах гурлаа. Дараа нь за энэ усны дээр авчих уу. Чи яг 2 см дүрж байгаа бас нарийн саар шүү. За одоо 2 савныхаа харьцыг нэг хараатахыг оруулаа тий. Ямар шиг могож. Чи юм богинохон цаас авсан юм уу хэрэгээр? За анхны чинь урттай харьцуулаад харахад адилхан байна. За энд за одоо тэгвэл илүү нарийнх энд нэг үзээд өгцгөө. Илүү нарийнх өндлөө огтолтой. За энэ дээр нөгөө дунд зэргийн савтаагийнх нь тэмдэглэх нь шүү дээ тий. Тэр хин хаач чадсан. За. Дэвс дэвчих юм уу? Гурвангийнх нь. За юу гэсэн дүгнэлт хийх нь эндээс тэгээд Усны даралт хэмжээнээс хамаарна. Хэмжээнээс хамаардаг юм байна. Яа юунаас хамаарч байна? зөвхөн нэгтээс. Тийм үү? Энэ усны даралт ингээд ихсээдсэн шүү дээ. Хэр гүн Ямар үед ихсээдсэн? Үгүй хэр зэрэг гүн дүрж гин үгдээс хамаарч штэ тий. Тэгэхээр тэрээр нь юугаар баталж ийн гэхээр нэг 3 өөр хэмжээтэй савн дотор хийсэн боловч дүргэж байгаа гүн нь адилхан байхад дээшээ энэ даралтын хэмжээнийг адилхан байгааз. За тэгвэл conclusion тэгээ бичгэнэ штэ тий. Одоо дараагийнх нь удаа арай өөр нягттай шинг авсан байгаа гэж. Энэ дээр ямар авах бол энэ арай уснаас их нягттай сироп байгаа байхгүй тий. Окей. За одоо гурлаа явах вэхээр их нягтаа шингэн дүрээд үзье. Яг саяхан шиг адилхан дүрээд үзэхэд энэ өндөртөйг харьцуулж хараад тэгээд нягтаас хамаардаг болов гэдэг. Таамаглал төвшилж чинь. За даралтын тэнцвэр тогтсны дараа яг ингээд хэмжилтийн утга авах. За шигшүүд ажиллал.
За аваад үзье. Тэгэхээр нийгэмд хөндлөгтлийн талбай нөгөө хэмжээнээс хамаарахгүй юм чинь дүргэж байгаа гүнээс яаж хамаарах нөгөө өмнөх хэмжилттэйгээ гурлаа харьцуулаад харах юм бол ямар харагдаж байна? Их. Даралт нь хамаагүй их болсон байгааз би юу гэсэн дүгэл хийж байна. Нягтны байх тусам даралт нь их. Яг үнэ нягт их байх тусам эндээс дарж өгч байгаа даралт нь улам их болохыг эндээс харуулж өгч штэ тий. За тэгээд сая хоёр хийсэн туршилтан дээрээс юу гэсэн дүгнэлт хийв? Шингэний даралт юунаас хамаарч байна? Density зулан Гүнээс нь хамаарч байна өшөө. density. Өшөө. Нягт яг үнэ density нягт болоод гүнээс хамаарч байна гэдэг дүгнэлт хийж штэ. Тэр нөгөө анхны таамаглалч юу байсан мөлий? Анхны таамаглал усны даралт усны хэмжээнээс хамаарахгүй. За алтан гэрлийн таамаглал зүв байсан мэн. Жавхлангийнх болохоор яасан мэн? Арай зөрүүтэйсэн мэн тий. За ингээд нэг юунд ойлголтод хүрч чадсан уу? Окей. За одоо энэ туршлыг яаж сайжруулмаар байна? Бэрхшээлтэй зүйл нь юу вэ? Одоо энд байгаа шингэнд хүнсний будаг хийж харахад илүү амар болох. Аль шингэндээ? Ер нь бол бүх шингэнд Одоо энэ дүрж байгаа шингэнүүдэд яг нөгөө хэмжээг хуваар юуныг харахад хэцүү байсан. Энэ хэмжээг харахад хэцүү байсан уу? Тийм учраас эднэрт будаг хийчихвэл их зүгээр юм шиг байна. За өөр яагаад харахад хэцүү байгаа юм бол? ус Хугарч харагдаа. Хугарч харагдаа. Дээрээс харахад ингээ хажуус нь харахаар нөгөө бүтэхгүй байгаа. Дээрээс нь харахаар худлаа харагдах гэсэн байх тий. Өшөө яаж сайжруулмаар санагдаж байна та хоёрт? өшөө энэ төвшин бол яг тэнцүү бол биш байна. За. За өшөө та хоёрт хийхэд бэрхшээлтэй зүйл. Энд яг салфет бэлтцээ. Асуул. Шингэн асгарах магадaltaй. За эрсдлээ тооцсон байна тий. Туршил хийж явах магадгүй шингэн асгарах юм бол шингэнийг маш урд яах хэвээр. Арчих хэвээр. Арчихгүй яах юм? Арчихгүй бол ямар нэгэн тогтой орчинд орвол тогн зөвхөл. Аюултай байх нь бидний энэ хийж байгаа орчин чинь тогтой байгаа учраас бас тогн цохилох аюултай байж магадгүй шүү. Өшөө халтрах магадaltaй. Халтарч унах магадaltaй шүү бас тийм ээ. Яагаад энэ ингээ голдоо тавьчихсан байгаа та хоёр? Хөрөхөд амрах. Ашаа. Энэ стенд өөрөө маш хүнд шүү дээ тий. Магадгүй туршил хийж байгаа нь унах юм бол хөл гар дээр унах аюултай ч юм эрслээ тооцоод туршилтыг ер нь ингэж гол руугаа байрлуулж хийж явах хэрэгтэй тий. За. За дүгнэлтээ дэвтэр дээрээ сайн бичээд тэгээ яачих. Баярлалаа. Туршилтын хоёр хүүхдээ энийгээ дэвтэр дээр наачих хоёр хүүхдээ. Дэвтэр дээр наагаад conclusion дүгнэлтээ хийчих. За одоо бид